өдрийн мэндийг хүргэе. Хартана блог нь Гонконг явах гээд бэлтгэлээ ээж байна. Дөнгөж сая би метро хүлээж агаад яагаад ч юм өглөөний онгоцонд амжихгүй юм шиг санагдаад тэг хүмүүс зөвлөхөд өглөөний онгоцтой бол заавалжгүй автобусанд цуугаарай. Өглөөний эхний автобус Инчон руу 4 цаг 30 минутанд явдгийг шүү. За ямар тач амжаад хүрээд ирлээ. Автобусны нэг давуу тал нь болохоор шууд 2 давхар дээрээ зогсчдөг. Энэ нь болохоор бүртгэл хийлгэхэд маш амархан ойрхон байдаг. Одоо миний бүртгэл хийлгэх зон бол F зон дээр байна гэж надад TRP сая мэдээлэл ирлээ. Инчоны нисэх онгоцны буудал бол дэлхийд бараг 2-т ордог онгоцны буудал. Жилдээ 41.7 сая хүн 90 орчим байдаг гэсэн мэдээлэл байдаг. Тийм болохоор бүртгүүлэхээс өмнө 3 цагийн өмнө яалтчгүй Инчон дээр бэлэн байх хэрэгтэй юм лээ шүү. Тэгээ Гонконг руу явдаг гейт маань 114 байсан болохоор ийм метронд бас сууж явна. Тэгээ бас нэлээд цаг байхгүй бас л тавьчдаж явж байгаа. Тэгээд онгоц руу орохынхаа өмнө ямар тач амжиж талах болгож авсан. Манай онгоц болохоор хамгийн хямдхан билет учраас хоол өгдөггүй. Ороод зүгээр шууд унтъя гэсэн бодолтой байна. Гэт түр бай. Hong din. Гонконгийн нисэх онгоцны буудал дээр ирсэн чинь бас нэг ийм хөөрхөн өгтөлтийн үзүүлбэр бас таарлаа амартай. Ер нь бол Гонконгийн нисэх онгоцны буудал бас дэлхийд бол сервис үйлчлэгээр бас нэлээд дээгүүрт аялал жуулчлалаас нэлээд хөгжсөн орны таймаас ордог. Ер нь бараг 4-5 ч бараг чигсдэг байх гэж бодож байна. Тэгээ би сая очих газрынхаа хаягуудыг заалгасан чинь мэдээлэл өгдөг хүн нь бол солонгосоор ярьд юм байна. Одоо бүр амар санагдсан. Миний нэг өдрийн аялал учраас би ийм улаан боссон цуугаад хотыг бүхэлдэн нэг тойрно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээд энэ буудал руу очихын тулд хурдны галт хэрэгэн цуугаад явж байна. Энэчнээс 30 минут орчим явах. Үний хувьд 115 Гонконг доллар байсан. Солонгос мөнгөөр 20 мянган вон нэлээ. Гонконг 스테이션 дээр буугаад 남동쪽 방향입니다. 이거 누가 автобус로가 이슬 одоо алхаад явж байна. Яста амар халуун бүгдэн байна. Би одоо нөгөө нэг том улаан автобусандаа суугаа сая билет авчлаа. Билет нь болохоор 400 Гонконг доллар юм байна. Солонгос мөнгөөр нэг 70 мянган вон гэсэн үг юм байна. Ер нь бол үнэтэй талдаа гэхдээ ер нь айгүй их юм үзчихдээ юм байна. Угаасаа нэг алхаад энэ хар алууд чинь барахгүй юм чаа. Ингээд очлоод амарчлаад үлдсэн юм шиг санагдсан. Тэгээд би болохоор ногоон өнгийн сонгосон. Дотроос нөгөө шансуудтай юм байлээ. Өнөөдөр авсан билет маргааш өглөө нь бас үзэж болдсон бэ. Автобусандаа сууж болдог. Яа ингээд Гонконгд 2 удаагаа ирсэн чинь эхний удаа нэг амар сэтгэл хөдлөхгүйсэн чинь яг ч юм ганцаар ирсэн чинь амар гоё явах юм. Ийм үзээгүй байсан юм байна да.
нөгөө хэрэг рүүгээ гарах гэж байна. Усан завных нь плет нь бол 4 Гонконг доллар юм байлээ. Автоматд задгаа мөнгө хийхээр өөдөөс нэг бөөрнгийн coin шидчихдэг юм байлээ. Тэрүүгээр ороод хүрээд ирнэ. За та нарт ганцаараа яаж зураг дарддаг талаар мэдээлэл оруулаа шүү. Одоо яг ард нар яг жаргах гэж байна. Тэгээд нар жаргаад арай гайгүй болох юм байх гэсэн чинь бүр улам халуун болд юм ээ. Би бүр зүгээр ээж агаад хөөс гараад идэв шүү. За тэгээд ер нь бол Гонконгийн аяллыг бол 3 сард хийсэн надад илүү тохиромжтой юм шиг санагдлаа. Урд нь 3 сард энд ирчихсэн. Одоо бол үнэхээр бүр амар халуун байна. За урд нь миний ирчихсэн энэ газар энэ цаашаага уулын нөгөө нэг киноны гудамж байдаг. Тэгээ урд нь би үзсэн. Зүгээр яг дахиад орчих гэсэн чинь бас тасалбартай болсон юм байна. Урд нь өнгөө ордог гэсэн. Тийм болохоор зүгээр өнөөдөр лазер шоугаа үзчихээ явъя гэж бодлоо. Одоо яг нар амар гоё жарах гэдэг болохоор ийм гоё бүр тэнгэр нь үнэхээр гоё харагдаж байгаа. Нэг ийм эсхийн барай явдаг гэсэн бүр мангар олон жилийн Солонгост түүх тавхдаг ч штеп ирээд. Одоо энэ чэнэс дараагийн бодлоос цэнхрийн шумлоо солиод эцсийн бодлолтой юм бохаар хиттийн Шинжийн хот руу ингээд гайлаар нь гарах гад явж байна. Гонконг энэ хоёр айгүй ойрхон байдаг юм байна. Энэ ирчвэ. Хамаатай ирээд байгаа.